За өнөөдөр High Reads гэдэг J.G. Ballard-ын зохиолыг задлая гэж бодож байгаа. Мэдээж энэ бол өндөр барилгын тухай арман биш. Энэ бол иргэншлийн тухай. Магадгүй түүний хэр нэмгэн бэ гэдэг одоо хэсэглэлч гэдэг юм. Ийм аимшигтай туршид шиг юм. Барилга бол барилга биш юм аа. Энэ бол нийгмийн загвар, цахилгаан шат, давхар гэдэг юм. Давхар бүрийн одоо тансаглалч гэдэг юм. За эрх мэдлийн шатлалч гэдэг юм. Ийм одоо хувилбаруудыг санал болгосон ийм одоо арман байж байгаа. За товчхонд бол технологи өсөх тусам хүнлэг чанар уруудж байдаг гэдэг. Ийм одоо үзэл санааг илэрхийлсэн. Үүнийг одоо өөрийнхөө задлаа гэж. За хүн аратан болдоггүй зүгээр л одоо баг нь ундагч гэдэг юм. Ийм асуултаар эхэлнэ. Бүгдээрээ төсөөлөд үзье гэж. Нэг тансаг барилгач гэдэг юм тий. За дотор нь мэдээж дэлгүүр, усан сан, сургууль, үйлчилгээ одоо эмч за нийгмийн гэдэг юм бүх л хэрэгцээ. Өөрөөр хэлбэл хотын жижиг хувилбар гэдэг төсөөлөд үзье гэж. За хүмүүс гарах шаардлагагүй. Тэгээд нэг өдөр цахилгаан шат эвдэрч эхэлнэ. Дараа нь жижиг маргаан, дараа нь бүлэглэл, дараа нь хүчирхийлэл. Тэгээд үүнээс урган гарсан асуултууд. Соёл иргэншил үнэхээр биднийг өөрчилсөн юм уу? Эсвэл зүгээр л сайхан хувцс өмсүүлсэн үү гэдэг. Ийм зөв. High Reads гэдэг. Энэ бол энэ бүгдийг одоо агуулсан ийм роман гэж. За ингээд Ballard-ын одоо 1975 онд хэвлүүлсэн энэхүү арман бол мэдээж одоо 70-аад оны одоо барилга, шинэ хот төлөвлөлт, технологийн одоо дэвшилтэд гэдэг юм. Энэ хөгжлийн одоо 90 үеийг илэрхийлсэн. Магадгүй энэ ирээдүйд итгэж найдаж байсан үеийн тухайч гэдэг юм. Тэр үед хүмүүс илүү ухаалаг барилга, илүү сайхан нийгэм гэж бодож байсан гэдэг. Харин Ballard бол эсрэг асуулт тавьсан. Хэрэг барилга төгс болсон ч хүн өөрөө хэвээрээ байдаг бол яах вэ гэж. За зохиолчийн тухай бол товчхон одоо Ballard бол Багада дайны үед хориг лагерт амьдарч байсан ийм хүн. Тиймээс түүний айдас бол харь эргийн тухай ч гэдэг юм уу ийм одоо арматах зүйл байхгүй гэж. Түүний айдас бол дэг журам нурсан үе хүн одоо олны дунд ганцаардл орчин хүний сэтгэлийг өөрчилдөг байдал нийгмийн одоо аимшигтай юм санаа зовнил ирээдүй гаднаас ирдэггүй ирээдүйд хүмүүсийн сэтгэлд эхэлдэг гэдэг ийм философи одоо агуулдаг ийм одоо зохиолч байжээ гэж. За ингээ арман руу оръё. Барилгын доод давхраас хүмүүс нэг ертөнц. Дээд давхарт хүмүүс өөр ертөнцтэй харьяалагддаг. Ижил барилга, ижил агаар гэхдээ өөр анги, нийгэм. Ballard-ын асуулт бол өндөр байшин босоход хүмүүс ойртдог. Эсвэл босоо чиглэлд шинэ ялгаа үүсдэг гэдэг ийм одоо хүн ухааны агуулмжийг одоо нээсэн хүн өлсгөөрөө биш бүтэц задрахаар өөрчлөгддөг. Учир нь хүн дүрмдэ дасдаг. Дүрм алга болоход хүн доторх зүйл гарч ирдэг гэж. За Монголын нийгэмтэй холбож үзэх юм бол энэ хэсгийг шууд улс төр биш хотын философи талаас нь харнаа л гэж ойлгож. Жишээ нь одоо Улаанбаатарыг төсөөлөд үзье. Өндөр орон сууц, шинэ хотхон, хашаанууд, хаалттай орц, камер, харуул одоо мэдээж тансаг хорооллууд. Гэхдээ үүнээс асуулт гарч ирнэ. Барилга өсөх тусам хүмүүс илүү ойрцсон уу эсвэл холдсон уу? Хөршөө мэтгэ байсан. Нэг байранд амьдардаг мөртлөө хизээч уулздаггүй. Тэр одоо хөршүүд нэг цахилгаан шатанд явдаг мөртлөө бие биенээ танихгүй гэж. Ballard-ын айдас бол энд байдаг гэж.
хот томор тусам хүн томордоггүй. Улам жижигсээр заримдаа ганцаарлан томордог. Жишээ нь өглөөг гэж байна. Өглөөг авч үзэх юм бол лифтэнд үл таних хүмүүс өдөр нь дэлгэц, оройн хаалттай хаал. Ингээд аажмаар би бол гэж байна. Олон хүний дунд байна. Гэхдээ яагаад ганцаараа байна? Энэ мэдрэмжийг одоо улам гүнзгий одоо гэдэг юм уу. Гэхдээ энэ гайхалтай ч гэдэг юм уу. Маш одоо мэдрэмжээр ингээ харуулсан ийм арман гэж. Хүн төрлөختөн агуугаас гарсан. Дараа нь тосгонч гэдэг юм уу байгуулсан. Дараа нь хот болсон. Дараа нь өндөр шилэн зам. Гэхдээ Баалард бол бид хөгжсөн эсвэл зүгээр л илүү гоё агуутай болсон гэдэг ийм зүйл. Гэхдээ агуу өөр байдлаар ханаар тусгаарлагдсан. Илүү цоошлогдмол болсон гэдэг юм. Ийм зүйл. Ингээд бид бүхэн энэ зүйлээс аимшигтай мангасыг олж харна. Магадгүй энэ сүрэл рүү явж гэнэ үү, нэг бол одоо хөгжил рүү явж гэнэ үү. Мэдээж нийгэмд гарч байгаа бүх зүйл гэдэг. Гэмт хэрэгч биш гэж байна. Технологич биш. Харин тав тух дотор удаан ганцаардсан одоо өөрийгөө тусгаарласан хүмүүсийн тухай ийм одоо үзэл санааг илэрхийлсэн. Магадгүй өнөөдрийн одоо бидний амьдрал үүнтэй илүү төстэй болж байна уу гэж одоо харж болохоор бас юм гайхалтай ийм арван болжээ гэж одоо би үзэж байгаа. Тэгээ мэдээж хүн болгон өөр өөрсдийнхөө уншиж, өөр өөрсдийнхөө ойлгож дүгнэлцэх нөх гэж бодож байна. Мэдээж энэ бол миний хувьд бол маш сонирхолтой байлаа гэж одоо бодож байна. Тэгээ маш олон асуултууд, маш олон бас зүйлүүдийг хариултыг авах хаа гэж одоо бодож үүнийг уулзж байгаамаа гэж